За ингээд Томас Робинсон Цэрэнбаатар 2 дундаа өсөрсөн тоглолтын эхний довтлогоо SJ-с эхнэ. Их олон минут тоглож байгаа. Цэрэнбаатар за Томас Робинсны эсрэг хамгаалтыг гэсэн Робинсон заслаа авсан. Зөндөө яваад орсон бодогтой албаг хэлбэрхан гихч онгойлгоо. Багийнхаа дөрөвт хоног авчээ. Цагаад гаргаж байгаа байна. Бөмбөний шилжилт гоё болсон. Аавын төлгөө зовчин дээрээс 3 он шилдэг амжилттай болжээ. Мөр за толгын шидэлтэн дээр үлдээсэн тулаг голын зай шидэлт хариуг барьсан. Родерсон довтлогоо Маккензи Мөр за Юма Ишибаши дээрсэн дамжуул Тэмүүчийн Инцэгээс их найдвартай байгаа даа энэ үлрэл. За ямар гоё дамжуултээ. Дор Тэмүүчин суулгаас 2 он авлаа. За талбай Робинсон өөрөө залаа бүтэн талбайг туулсан. Үлзээ өрших самбараасаа хурдан тоглоом орсон. Яврын өсрөнд гараад ирсэн тулын бодтой талбараа яваад орсон. Энэ тоглолт ихнээ авч байна. Гаргаад өгсөн. Минд 2. Өөрөө бодтой талбараа үлзээ оршихын эсрэг дараад явсан. За бие өвчний илүүгээ мэдэрлээ. Маккензи Мөр одоогоор оноо авч амжаагүй байгаа. Зарим тоглооны орлого чигээгүй баг шүү. Мөнх 2-ын өдөөс шийдсэн олон зай шидэлт энэ тоглолтын түүний эхний оноо нь болж байна. Мөнх 2 дээр ирсэн. Доор Томас Робинсон барилтаа орцсон. Тоглоом амжилттай. За Томас Робинсон өнөөний шумнаас гоё хөлбөр явсан мөнх 2 самурд ороос 2 он авлаа. Маккензи Мөр хүмүүслэгэд авсан. За тойруулж өгсөн Лайдлер Мор тоглоом амжилттай нэмээд тавтаас авч байна. За ямар гоё хүлээцтэй дамжуултууд явж байгаа. Тэгтээ баасан дөрж 2 дахь боломжийг үүсгэлээ. Өөрөө шууд 3 руу гараад явуулсан. Мөнх 4-ийн баасан дөрж ямар шийдэмгий байна. За ингээд тооны эз рүү 8 болж холдсон. Мөнх 2 толон 2 болж таараад байна тийм. Энд 2 бөмбөг алдсан уршаа үлзий өрших. Тэр урдтай маа. Тулуугийн эсрэг маш гоё бөмбөг эзэмшилт байсан. Задалсан, даш доорж, сув суул холын зай шидэлт амжилттай болсон. Самбраа уушаад автоход шилжсэн дээ. Гайдлмо! Тоглоо ихлүүлсэн. За ихэнхүү байр руу яваад орсон. Маргад ихтэй 2 оноо болгож чадсан шүү. Гоё зэмшилт байна. Үлзий өрших эсрэг. Маккензи Мөр өөртөө зай гаргаад дундын зай шидэлт амжилттай. Орсон байгаа. Дүлгөөнд ийм том зайгүй шидэн шүү дээ. Гавигийн дүлгөөний олон шидэлт амжилттай. Энэ тоглолтод 2 дахь он авлаа. Элмор бас баруундаа славсан. За Лайлмор хамгийн сайн шиддэг зэгээ. Элмор минутаа хаад нөгөө зай руугаа орсон доо үнэхээр найдвартай маа. За сүүн рүүгээ яваад орсон доо дүлгөөнд автгоогоо алдсан Томас Робинсон талбайгаас нэмэгдэлээ. За Элмороос авсан Маккензи Мөр яваад орсон амархан 2 оноо. За гэрээс оноо авч байгаа юм эргээд. Дүлгөөс аваад дундаас үсрээ шидсэн үлзээ өршихөнд тоглох амжилттай. За цөөн болж байгаа жиг үүсгэсэн. За Элморыг ардаа үлдээсэн шүү. Үлзээ өрших самбарлууд дайрж аваад 2 оноо авсан. Маш ухаалаг тоглох байлаа. Элмор 20 дахь боломжийг үүсгэсэн. Даш дорж 3 оноо шидэлтэн амжилттай болсон. За энэ залуу цөөн хэдэн боломжоор оноог бол найдвартай авч байгаа. Нөгөө талаас тулын довтлогоо гаацсан Томас Робинсон нэмэлтчлээ. Шидэлт болсон Томас Робинсон самбраас аваад хурдан довтлогоонд үлзээ өрших үнэхээр хурдан юм аа. Нэг гаргал юм бол бөмбөг алдан ч гэсэн. За бөмбөг шилжээр баасан дөрөж дээр ирсэн тулаг 45 дээрээс холын зай шидэлтэн амжилттай. Элбгийн тулаг. Энэ тоглолт 2 дахь удаа холын зай. За доор Робинсон бөмбөг дуудаад яг л гарт нь өглөө дөө. Тэрийг ч гэсэн 2 оноо боллоо. Одоо Минд 2 Атулгын хурдаар илүү өгчлээ. Хөрөлдөг хурдаар. Бродерсгийн хурдаар илүү өгч байгаа нөгөө талаас ерөөсөн маш бие үүж болно. Цэрэнбаатар харин маш гоё хамгаалтыг хийсэн да Маккензи Мөр уушаа хурдан давхыг ихлүүлсэн баасан дөрвшин тоглох амжилттай. За хурдан дотгоогоор үнэхээр сайн тоглолтоо болсон. Тулын өөрөө яваад орсон дотгоо амжилттай. За Маккензи Мөр одоо нэг засуунч авсан дүлгөөн байрлал даваад доорцсон тоглох амжилттай. За гэстэр SGFs бат ирсэн Цэрэнбаатар өөрөө тохиж аваад баруун гараараа самбартаа төрөөр үлдсэн амжилттай. Бөмбөг аваад хөдөлгөөн дээр зурж ордог ч юм уу. Хөл дөрөөсөө холын зай шидэлтүүд ярьсан байгаа. Хөдөлгөөн дээр зөрөөд орсон Цэрэнбаатарт үлдээсэн тоглох амжилттай. За Робинсон Цэрэнбаатар эсрэг нэг эсрэг нэг л байна да. Томас Робинсон 2 авсан. За Цэрэнбаатар 3 алдаатай учраас шахах хүчээсэр үлдсэн бол асуудалгүй дайрчаад байгаа. Маккензи Мөр той дамжуулт ирсэн. Мөр энэ удаар саруултыг ардаа үлдээсэн шүү. Тэгээ саруулт нөхөж ирээд хамаалтыг хийсэн. Газар үсгэсэн гоё дамжуулт тулын нэг тохиод 3 амгалж байгаа
Задалсан мөнх хоёрын холын зай шилтүүнийг нь оноо олголоо. Томс Робинсон. За хоёр хамгаалагчийн эсрэг шахаад орсон. Самбарцсан шидэлт амжилттай. Тоглолтын нэг болсон даа гайх. Аваа шуу шилжсэн холын зай шидэлт амжилттай болсон. Энэ тоглолт гүйцэтгэсэн ихний тоглооны алдчихлаа. Маккензи мөр уушаа урд тоглохыг ихлүүлсэн. Маш дөржийн тоглоо амжилттай. ихний тоглоо Бродерсоос ирнэ. Маккензи мөр. За яг л нэг эсрэг нэг байна да. Тулууг эсрэг хүнд байлаа шидсэн Маккензи мөр шидэлт амжилттай болсон. Тоглооны амжилтгүй дүүлгүүн. Дараас нь тоглооны самбар даллаа тодулсан амжилтгүй Томас Робинсон тоглооны самбараас 3 дарааж явлаа. Яг ихтэй дүлгөөний дамжуулалтаар Томс Робинсон оноогоо авч чадж байна. Маккензи мөр тулуугийн эсрэг дамжуултыг өгсөн баасан дөржийн тоглоом амжилттай ямар нэг ата байхгүй. Хоёр тоглоомжоос 8 оноо илүү авсан юм байна. Тулуугийн суларсан холын зай шидэлт амжилттай. Надасан баасан дөрж сулраад холын шидэлтийг гүйцэтгэсэн баасан дөржийн шидэлт амжилтгүй Цэрэнбаатар нэмэлт тоглоод 2 оноо авлаа. Бөмбөгөө алдсан уршаа 2 эсрэг нэг дааш дөржийн хурдан давталгаагаар оноогчтой нэг явуулж байна да. Цэрэнбаатар сув суул холын шидэлтийг гүйцэтгэсэн Цэрэнбаатарын шидэлт өнөөдөр байдгүй дээ. 2 дахь боломж үүссэн юм байна. Баруун гараараа даатсан Цэрэнбаатар эцэст 2 оноо авсан. Тооны Тааруу дамжуулт бас таслагдах дүглөөш үлзий өрших өөртөө зай гаргаа дундын зай шидэлт амжилттай нэмээд алдаа үлээсэн. 4 оноо зөрүүтэй тоглолт Маккензи мөр орж ирээд дундын зай шидэлт амжилттай маш хурдтай оноог авлаа. задсан гайрд нь явж ороод дамжуулт ямар гоё дамжуулт вэ. Дүүлгөөн трийг нь 2 оноо. Батар завчин дээр дашдор чинцэгээ сайн шидэж байгаа олон зай шидэлтээ алцаж өөр 2 дахь боломжийг үүсгээд удаатай талбайгаас оноогоо авсан. Ялцдаг да. Бөмбөг шидсээр голд дүлгөөн дундын зай шидэлт амжилттай. Өөрийнх нь үндсэн шидэлтүүдийг хэлж болгоно. Гайрд нь өөрөө шидгийг илүүдсэн. Гайрдны холын зай шидэлт амжилттай болсон. 6 онооны зүрх үүслээ. Тулаг бөмбөг дээр ажилласан мөнх хоёр бөмбөгөө алдчихлаа урагшаа тулаг хангалттай зай үүссэн элбгийн тулаг 3 оноо шидэлтийг амжилттай болгож чадсан. За ингээд үзэгчтэй 85-87-гийн харьцаатайгаар SGFs баг нөхөд тоглолтод хожил авснаар төвслэгтийн 1-р байрлал буцаад гарч ирж байна.